За та бүхэнд өнөөдрийн мэндийг хүргье. Юуны өмнө эрүүл мэнд нийгэм хамгааллын салбарын 2026 оны төсвийн хэлэлцүүлгийг зохион байгуулж байгаа Улсын их хурлын төсвийн байнгын ороо хүний хөгжил нийгмийн бодлогын байнгын орооны хамт олонд талархал илэрхийлье. За одоо та бүхэнд гэр бүл хөдөлмөр нийгэм хамгааллын салбарын улсын их хурлд өргөн мэдүүлсэн 2026 оны төсвийн төслийг танилцуулна. Гэр бүл хөдөлмөр нийгэм хамгааллын салбарын 2026 оны төсвийн төслийг нийт 4 их найд 629.6 тэрбум төгрөг буюу 2025 оны батлагдсан дүнгээс 135 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэн төлөвлөж өргөн мэдүүлээд байна. Гэр бүл хөдөлмөр нийгэм хамгааллын салбарын 2026 оны төсвийн төслийн үндсэн зорилго нь хүн амын хөгжил, ахмад настан, хүүхдийн хөгжил хамгаалал, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан төсөл, арга хэмжээний хэрэгжилтийг бүрэн хангах, нийгэм эдийн засгийн өөрчлөлт, хүн амын насны бүтцийн хэтийн төлөвийг харгалзан, хүн амын бүлгүүдийн хэрэгцээнд нийцсэн нийгмийн даатгал, нийгмийн халамжийн үйлчилгээний чанар, үр ашгийг дээшлүүлэх замаар хүн амын нийгмийн хамгааллыг сайжруулах, нийгмийн халамжийн санхүүжилтийн үр ашгийг сайжруулахад чиглэгдсэн болно. Салбарын 2026 оны төсвийн төслийг 2 их найд 583.4 тэрбум төгрөг буюу 55.8%-ийг нийгмийн халамжийн сан, 1 их найд 479.6 тэрбум төгрөг буюу 31.9%-ийг төр хариуцах иргэдийн тэтгэвэр болон шимтгэлийн хөнгөлтийн татаас, 117.1 тэрбум төгрөг буюу 2.5%-ийг хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан, 45.2 тэрбум төгрөг буюу 0.9%-ийг хуримтлалын сангийн хүүгийн өгөөжийн зөрүү, 37.4 тэрбум төгрөг буюу 0.8%-ийг хөрөнгө оруулалтын зардал, 20.1 тэрбум төгрөг буюу 0.4%-ийг хүүхд хамгаалах зардал, 17 тэрбум төгрөг буюу 0.3%-ийг хүүхдийн төлөө сангийн зардал тус эзэлж байна. Нийгмийн даатгалын 4 төрлийн санд 2026 онд нийт 6 их найд 174.3 тэрбум төгрөгийн орлого бүрдэж, улсын төсвөөс 1 их найд 479.6 тэрбум төгрөгийн татаас авч, сангийн зардлыг 6 их найд 439.7 тэрбум төгрөгөөр тус тооцож 2026 оны төсвийн төсөлд тусгаад байна. Нийгмийн даатгалын сангаас олгох бүх төрлийн тэтгэврийн хэмжээг 6%-аар нэмэгдүүлэхээр тооцож 333.5 тэрбум төгрөг 2026 оны төсвийн төсөлд нэмж тусгасан. Ингэснээр нийгмийн даатгалын сангаас 538 мянган иргэнд олгох дундаж тэтгэврийн хэмжээ 850.2 мянган төгрөгөөс 901.2 мянган төгрөгт хүрэхээр байна. Нийгмийн халамжийн санд 2025 онд 2 их найд 513 тэрбум төгрөг төсвөлсөн бол 2026 онд төсвийн төсөлд 2 их найд 583.4 тэрбум төгрөг болж нийгмийн халамжийн сангийн нийт дүн өмнөх оноос 2.7%-аар нэмэгдэхээр тусгагдсан байна. Өмнөх оны төсвөөс нэмэгдсэн 70 тэрбум төгрөгийн 44.5 тэрбум төгрөгийг нийгмийн халамжийн тэтгэмжийн зардлыг 6%-аар нэмэгдүүлэхэд үлдсэн 25.5 тэрбум төгрөг нь хүн амын насны бүтцийн өөрчлөлтөд уялдсан зардлын өсөлт болон ахмад настан хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тусламж хөнгөлтийн зардлын нэмэгдэлд зарцуулахаар төсөв тусгасан. 2025 оны хүүхдийн төлөө сангийн батлагдсан хөрөнгө 8.3 тэрбум төгрөг бөгөөд 2026 онд 17 тэрбум төгрөг зарцуулахаар төсөв тусгаад байна. Энэ хөрөнгийн 16.5 тэрбум төгрөгийг хүүхдэд зориулсан бүтээн байгуулалтад зарцуулах бөгөөд засгийн газрын 139 дугаар тогтоол заасны дагуу 500 сая төгрөгийг олон улс төв дэлхийн соёл урлаг, спортын уралдаан тэмцээнд амжилт гаргасан хүүхдүүдийг шагнаж урамшуулна. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн 2026 оны нийт зарлагын хэмжээ 117.1 тэрбум төгрөг байхаар төлөвлөж, давхардсан тоогоор 152.21 иргэн, 152,021 иргэн, хуваарай хөдөлмөр эрхлэгч, бичил бизнес эрхлэгч, аж ахуйн нэгжийн хөтөлбөр арга хэмжээнд хамруулахаар тооцож байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн салбарт 2026 онд нийт 462.4 тэрбум төгрөгийн зардлыг гэр бүл хөдөлмөр нийгэм хамгааллын салбараас санхүүжүүлэхээр төлөвлөж байгаа бөгөөд 27 тэрбум төгрөгийг байгууллагуудын урсгал үйл ажиллагааны зардалд, 9.4 тэрбум төгрөгийн хүн төлбөрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн асрах зардалд, 1.7 тэрбум төгрөгийг хөтөлбөр арга хэмжээний зардалд, 10.3 тэрбум төгрөгийн зардлыг хөрөнгө оруулалтын зардалд, 15.8 тэрбум төгрөгийг хөгжлийн бэрхшээлтэй иргэний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн зардалд, 398.2 тэрбум төгрөгийг хөгжлийн бэрхшээлтэй иргэнд зориулсан халамжийн зардал зарцуулахаар төсөвт тусгасан. Салбарын хэмжээнд 2026 онд дамжин баригдаж байгаа 16 барилга байгууламж, шинээр хэрэгжих 8.4 тэрбум төгрөгийн салбарын хэмжээний тоног төхөөрөмж, нийт 101.7 тэрбум төгрөгийн төсөв төртөгтэй 2026 онд 37.4 тэрбум төгрөг санхүүжих дүнтэй хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээнүүд хэрэгжинэ.
Хоримтлын санд 2024 онд 495.6 тэрбум төгрөгийн ногдол ашигын орлого төвлөрсөн бөгөөд хүүгийн орлого болох 46.7 тэрбум төгрөг 2025 онд 507.1 тэрбум төгрөгийн ногдол ашиг төвлөрүүлэхээс 2025 оны 9 дугаар сарын гүйцэтгэлээр 111.7 тэрбум төгрөгийн ногдол ашиг орлого Эрдэнэс тавталгын хувьцаат компани 2024 оны 2-3 дугаар ээлжийн энгийн хувьцааны ногдол ашиг хоримтлын нэрийн дансандаа шилжүүлэх хүсэлт гаргасан 4026 иргэдийн 342.6 сая төгрөгийн ногдол ашиг тус төвлөрч нийт 654.4 тэрбум төгрөг хоримтлагдаад байна. 2025 онд хүлээгдэж байгаа гүйцэтгэлээр сангийн үлдэгдэл 1 их найд 109.1 тэрбум төгрөгт хүрнэ. Төсвийн дэлгэрэнгүй тоон мэдээллүүдийг та бүхэнд бас дэлгэцээр харуулж байгаа. Манай салбарын хувьд 2026 оны хууль эрх зүйн шинжилгэлийн жил байх бөгөөд нийгмийн даатгал, хувийн нэмэлт тэтгэвэр, халамж, гэр бүлийн хөгжлийг дэмжих, хөдөлмөр эрхлэлт, хөгжлийн бэрхшээлтэй хүний эрх, хөдөлмөрийн аюулгүй байдал зэрэг нийт 8 хуулийн төслийг шинжилэн боловсруулж улсын их хурлд өргөн мэдүүлэх гэж байна. Гэсэн мэдээллүүдийг та бүхэндээ өгье. Тэгээд та бүхний асуултанд хариулахын тулд манай яам агентлагийн бүхэл удирдлагууд бас ирсэн байгаа. Нарийн тоо асуухаар бол бас хариулахад бэлэн байна. Ингээд төсвийн хилцүүлгийн үйл ажиллагаанд амжилт хүсье. Баярлалаа.